эрүүл бол бие эрүүл. Монгол хүний хүнсний эрхцээ дүүргийн 60% махан бүтээгдэхүүнээс хангагддаг байна. Иймээс хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлд махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өндөр хариуцлагатай ажиллах шаардлагатай. Ийм шаардлагыг ч 2012 оны сүүлээр баталсан хүнсний тухай хуулийн шинжилсэн найруулга болон хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулинд маш тодорхой зүйл залтуудаар тусгаж үйлдвэрлэгчдэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж өгсөн юм а. Ялангуяа хүнс үйлдвэрлэгчид гарал үүсэл нь маш тодорхой үйлдвэрийн аргаар боловсруулсан уул мөрийг мөрдөн тогтоох боломжтой түүхийн эд ашиглахыг хуульчилж өгсөн байгаа. Махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Trust Trade компани дээрх хуулиудын хэрэгжилтийг хангах чиглэлд сүүлийн жил гаруй хугацаанд техник технологи, эрүүл ахуй, ажиллах орчин нөхцөлөө хэрхэн шинжилсэн болон хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар энэхүү нэвтрүүлгээр тодорхой үзүүлэх юм а. 2014 оны 1-р сард мах хадгалах хөргүүртэй зойр бүхий ангилан боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтанд орууллаа. 1000 тонн мах хадгалах боловсруулах хүчин чадалтай уг үйлдвэр нь олон улсын чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн. Махны чанар эрүүл ахуйн байдлыг бүрэн хангах технологийн цогц шийдэл бүхий үйлдвэр юм гэдгээрээ бусдаас ялгарх юм а. Мөн махны үнийг тогтвортой байлгах зорилго өгөхий Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн нэг гол үр дүн болж байгаараа онцлог юм а. Монгол улсын засгийн газраас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Монгол банкны захирлуудын хооронд байгуулсан санал бичиг энэ хүрээнд Улаанбаатар хот орчимд махан бүтээгдэхүүн төм сүнсний ногооны зойр агуулах худалдааны төвүүдийн багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2013 оноос төс хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслүүдийн хүрээнд төрүүчийн аж ахуйн нэгжүүд гэрээнд заасан хугацаанд ажлаа амжилттай явуулж байна. Энэ нэг жишээнд бид энэ Trust Trade энэ компани махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр 1000 тонны багтаамжтай мах хадгалах зойрын байгууламжтай танилцаад явж байна. Энэ төсөл хэрэгжснээр бид бүхэн хүнсний аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдэд хангах, үйлдвэрлэгч, нийлүүлэгчдэд аль болохоор шуурхаа үйлчлэх, бид хэрэглэгчдээс түүхийд материалыг шуурхаа хүлээн авч үйлчлэгийг найдвартай хүргэх, яг хэрэглэгч талдаа иргэд аж ахуйн нэгжүүдтэй тогтвортой үнээр бүтээгдэхүүнийг нийлүүлэх ийм боломжийг хангах ёстой байгаа. Үйлдвэрт хүлээн авсан махыг юун түрүүнд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан эсхийг нь мэргэжлийн лабораторид шинжилүүлдэг. Мах боловсруулах шинэ үйлдвэрийн дэргэд иж бүрэн лабораторийг байгуулснаар бүтээгдэхүүний орц найрлагаас гадна эрүүл ахуйн үзүүлэлтүүдийг ч өндөр түвшинд шинжлэх боломжийг бүрдүүллээ. Дотоод хяналтын иж бүрэн тогтолцоог салбарт анх нэвтрүүлсэн тэдний туршлагыг ижил төстэй үйлдвэрүүдэд нэвтрүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын албанаас 2013 оны 11-р сард Trust Trade компани дотоод хяналтыг хэрэгжүүлж байгаа туршлагаас сэдэвт сургалтыг Хям үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулсан юм а. За Trust Trade компани бүтээгдэхүүд маань хэрэглэгчдэд хүрэхээр үндсэндээ 2 том лабораториор дамжиж хэрэглэгчдийн гар дээр хүрдэг байгаа. Үүнд нэгдүгээрт миний баруун гарталд байгаа химийн лаборатори, тэгээд энэ болон зүүн гарталд байгаа бактериологи лаборатори гэсэн үндсэн 2 лабораториор дамжиж аюулгүй байдал шаардлага хангасан тохиолдолд хэрэглэгчдийн гар дээр хүрж байгаа. Яг одоо энэ химийн лаборатори дээр болохоор манай лаборант зочид зэрэглээ нэр бүхий хаманд химийн нарийн үзүүлэлт болох уураг, дослог, чиглэг, давс, мэдрэхүүн үзүүлэлт гэсэн химийн үзүүлэлтүүдийг тодорхойлж улсын стандартад шаардлага хангасан хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд борлуулалтанд гаргаж хэрэглэгчдээр хүргэх ажил явагдаж байна. За харин одоо энэ өрөө болон энэ өрөөд нь үндсэндээ бактериологийн лаборатори байгаа. Тэгээ бактериологийн лаборатори хэд хэдэн үндсэн бүтцүүд байдаг. Хамгийн гол нь урсгалын зөв байх хэрэгтэй. Тийм үнд бол бактериологи лабораториос гарсан бохирлогдсон шил сав зэрэг тоног төхөөрөмжүүдийг эхний ээлжинд угаалгын хэсэг байна. Угаагаад энэ манай угаалгын хэсэг байна. Тэгээд угаалгын хэсгээс гадна дараа нь энэ халдваргүйтгэл ариутгалын хэсэг байна. Энэ бол автоклав гэх тоног төхөөрөмж нь. Энэ ерөнхийдөө ариутгал ашигладаг. Энэ бол хатаах шүүгээ байгаа. 180 Цс төлн шилэн эдлүүдийг ариутгадаг. Одоо энэ манай лаборант нарыг бактериологи лабораторид өргөн хэрэглэгддэг Петри аяыг жишээ нь
одоо ариут талд бэлдэж байна. Тэгээ дараа нь ийшээ энэ манай тэжээл орчны лаборатори. Тэжээл орчны лаборатори нь хамгийн ариун байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ямар ч нэм бактери байхгүй тийм лабораторийн бас нэг бүтэц байгаа. Энэ бүтэц маань битүүмжлэгдсэн. Дотроо ямар ч гадны хүн орохгүй хамгийн ариун нөхцөлд бактериологийн лабораторид ашигладаг онцлогоор оруулж бодисуудыг найруулдаг байна. Эндээс оруулж гарсан онцлогуудыг тэр цаатлын гарах хэсэг буюу тэр цонхны хэсгээр цаашаа лабораториогоо үс дамжуулж тэгээ цаана шинжилгээ хийгддэг. Энэ махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудаа бараг анхдагч гэж болохоор Trust Trade компанид энэ иж бүрэн лабораторийг үйл ажиллагаагаа оруулж явж байна. Бактериологи лабораторийг байгуулахын тулд асар хэмжээний хөрөнгө шаарддаг. Түүнийхээ зэрэгцээгээр үйлдвэрээс гарч байгаа өөрөлдөл бактериологи лаборатори шинжлэгдсэн бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчдийн гар дээр эрүүл ахуйн шаардлага, хүнсний аюулгүй байдал, улсын стандарт загц үзүүлэлтийн стандартын дагуу тийм эрсдэлгүй тийм бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гар дээр хүрдэг. Trust Trade-ийн мах боловсруулах үйлдвэрт нэвтэрсэн нэг чухал технологи бол махыг эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн аргаар ангиллан сортлох арга юм а. Малын биеийн бүтцийн онцлог шин чанарт үндэслэн судас, шүрмэс, гуйны гялтан хальсыг ч үлдээлгүйгээр ангиллан ялгаснаар тухайн махаар хийсэн бүтээгдэхүүн чанарын өндөр шаардлага хангах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна. Хямны амт чанар нь махнаас шалтгаалдаг. Үүнээс хамаарат түүхийдээ химийн лабораторид шинжилүүлж хүлээж авахаас гадна мэдрэхүй үзүүлэлтээр гаднаад байдал болон биет байдал амт үнэрийг нь мэдрэхүй үзүүлэлтээр шинжиж хүлээж авдаг. Үүнд тавьж байгаа чанарын шаардлага нь юу байх вэ гэхээр махныхаа уурэг амин дэм эрд соёлгээр нь алдахгүй байлгах чанартайгаар нийлүүлэх гэдэг байдлаар бэлтгэн нийлүүлдэг. Өдөртөө манайх тонн 500 орчим бод малын мах, тонн орчим гахаан цул байдлаар 700-аас 800 хил орчим гулууз махыг бол үйлдвэрлэлдээ шуллага болон ангилгаа зэрэгээр нь ангилж нийлүүлдэг. Trust Trade компанийн үндсэн үйлдвэрлэл болох хям махан бүтээгдэхүүний үйлдвэр нь ийхүү өөрсдийн бэлтгэсэн эрүүл ахуйн баталгаа түүхий дээр үйлдвэрлэл явуулснаар зах зээлд эрүүл эрсдэлгүй хүнс нийлүүлдэг юм а. Хэрэглэгчдийн таашаал бүрэн нийцсэн царцмаг олгоотой зочин хямууд нь үйлдвэр хөдөө аж ахуйн яамны шилдэг бүтээгдэхүүний шагналыг 2009-2012 онуудад хүртсэн бол Салями хям нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ард түмний хүнс өргөмжлөлийг байгаль утлагт хям нь нийслэлийн засаг даргын тамгын газраас шилдэг бүтээгдэхүүн өргөмжлөлийг тус хүртэж байсан. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард Trust Trade компани нь нийслэлийн мэргэжлийн ялалтын газраас хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч батламжийг гардан авлаа. Тэгвэл хям үйлдвэрлэлийн дамжлага шатуудад эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн ямар дэглэм горим сахиж ажилтгийг нь одоо үзүүлье. Энэ үйлдвэрлэлд оролцохын тулд ажилчид маань энд иж бүрэн хувцас солих ёстой. Бүгд энд ирж гараа авах ёстой. Энэний маань онцлог юу вэ гэхээр хөлөөрөө усаа онгоолгоод тэгээд дахиж энэ нялтай байруулалтайгаа бид барих ямар шаардлагагүй. За гараа хатаасныхаа дараа бид гараа ариутгах ёстой. За энэ ариутгахын төхөөрөмж маань өөрөө маш өндөр агуулмжтай спиртээр бол гарыг ариутгадаг байгаа. За ингээд бидний гар маань бол 100% ариутгаглаа гэсэн үг. Агаараар ариутгагч маань бол ингээд хүний бие болон хувцсан ч гэсэн бүхэл гадны жижиг биетүүдийг бол ингээд соруулаад ингээд бид үйлдвэрт ороход бүрэн бэлэн болж байгаа. Энэ ариутгагчтай хатагч шүүгээ маань яах вэ гэхээр үйлдвэрлэл дууссаны дараа угаад цэвэрлсэн гутлаа энэ шүүгэндээ хийж хонуулж хатаадаг. Хатаагаад дээр нь гэрлээр ариутгадаг. Мөн ажилчдын эрүүл ахуй халдваргүйжлэлтийн дэглэм нь хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн аюулгүй хүнс үйлдвэрлэх үндсэн нөхцөл юм а. Үйлдвэр ажилчдын гарнаас одоо өмсөж байгаа хормогчноос нь болон хувцас бусад хэрэгслээс нарцсан шинжилгээ авч өөрөөр хэлбэл эд хэрэглэл болон өөрийн гарт нь ямар нэгэн өвчин үүсгэгч хоолны ордлого өвчин үүсгэгч нэр байна уу юу гэдгийг шалгаж байгаа. Тэгээ мөн бас хямыг болон бусад энэ бүтээгдэхүүнүүдийг хийдэг тоног төхөөрөмжүүдээс бас бактериологи шинжилгээ авч байгаа. Тэгэхээр тоног төхөөрөмж гэсэн өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүн үйлдвэрээс гарын гартал бүх дамжлага бүр дээр эрүүл ахуйн шаардлагыг бүр хангасан байх хэрэгтэй.
Тэр байдлыг гээд батлахын тулд энэ ажилтнаас үйлдвэрийн орчны агаарын шинжилгээ мөн одоо энэ бүтээгдэхүүнийг хийхэд ашиглагдаж байгаа усны шинжилгээ мөн тоног төхөөрөмжийн шинжилгээ мөн энэ ажилтны шинжилгээ авж байгаа маань өөрөөр бүтээгдэхүүнээ улам илүү чанартай, баталгаатай, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн болгоход чиглэгдэж байгаа үйл ажиллагаа юм аа. За гарнаас гарн дээр шарах суур зүссэн юм байна. Үйлдвэрийн ажилчид биеийн ямар нэгэн ил хэсэгт нөгөө тийш нэргүүл шарах суур гараа зүссэн гэмтсэн тохиолдолд тэр нь халдварлаж өрөвсөн тохиолдолд бол үйлдвэр цэхэд орох хориотой байдаг. Ажилчид ажиллавараа эхлэхийн тулд малгай, маск, малгай нь болохоор битүү үсээ бүрэн халахалсан. Тэгээд угааж хадваргуулсан халаад, хормогч, тэгээд ариутгсан гутлан өмсөж үйлдвэрлэлд нэвтэрдэг. Ажилчдын эрүүл ахуйн дэглэмийг орчны эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн горимтой хослуулж өгснөөрөө хям үйлдвэрлэх орчин бүхэлдээ эрсдлээс бүрэн сэргийлэгдэж болох юм аа. За хүмүүсийн одоо сайн мэддгээр бол эмнэлэг болгон дээр байж идэг энэ каварцсан гэрэл байгаа. Энийг бол манайх бол ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа 25-аас 30 минут одоо асааж тухайн орчныг ариутгадаг байгаа. За энэ гэрэл нь бол бүх одоо дамжлагууд дээр байрладаг. Хүнсний баталгаад байдлын бас нэг чухал үзүүлэлт нь хүнсний шимт хичээллэг байдал, орц найрлага юм. Монгол улсад хям үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий 60 гаруй компанидаг сардаа хэрэглэгчдийн гар дээр 300 гаруй тонн хям махан бүтээгдэхүүн хүрдэг учраас яг аль үйлдвэрт ямар орчин нөхцөлд юуны махаар үйлдвэрлэсэн хям идж байгаагаа хэрэглэгчид сайтар мэдэх хүсэлтэй байдаг. Зарим эргэлзээтэй мэдээллүүд ч хэрэглэгчдийг төөрөгдүүлж байдаг. Харин Trust Trade компанийн өөрсдийн бүтээгдэхүүний орц найрлагыг хэрэглэгчдэд бүтээгдэхүүний хаяг шашгин дээр бодтойгоор мэдээлдэг. Орц найрлага нь ч Монгол улсад мөрдөгдөж байгаа 30 гаруй стандартад бүрэн нийцдэг юм аа. Манай лабораторийн хувьд Монгол улсын 32 стандартыг дагж мөрддөг. Ингэхдээ болохоор химийн болон микробиологийн шинжилгээ бүрэн хийдэг. Төрөл бүрийн хям буюу MNS 108 2007-д заасан техникийн шаардлагын хувьд бол хямны нэвтрэгт бол 5-аас 5 мг/кг-аас бага байх хэвээр. Гэвч бид нэр энэ шинжилгээгээ хийсний дүнд бол манай бүх хям ер нь бол ойролцоогоор нэг 0-аас 4 мг/кг-ын донд байдаг. Энэ маань бол нэгд бол яг энэ стандартынхаа тоонд байна. Хоёрт бол хүнд бол ямар нэгэн хор нөлөөгүй юм аа. Компанийн бүтээгдэхүүний гарал үүсэлт ч онцгой анхаардаг. Тухайлбал хямны орцонд багтдаг гахаа махыг яг өөрсдийн гахаа аж ахуйгаас хангадаг үндэсний цорын ганц үйлдвэрлэгч гэдгээрээ ялгардаг. Trust Trade компани гахаа аж ахуй 2006 онд байгуулагдсан. Том цагаан буюу Landers үйлдвэрийн 3000 гаруй гахаатай дэрэгдээ гахаа махны эрүүл ахуйн лаборатори зохиомл хийлдүүлгийн туршлагатай мэргэжлэнүүд бүхий мал эмнэлгийн нэгжтэй юм аа. Манай гахаан ферм бол 3 хоногтойд нь тороогоо төмрийн бэлтгэлээр хангаж өгдөг. Яагаад гэвэл нөгөө torooнд төмрийн бэлтгэл төрхтэй хангалттай хэмжээгээр агуулгаддаггүй учраас төмрийн бэлтгэлийг нэмэлтээр бид нар олгож өгдөг байгаа. Мөн 14 хоногт 3 бол 14 хоногтойд нь селений мөн давхар нэмэлтээр олгож өгдөг. 65-аас 70 хоногтойд нь ёлмын вакцин хийгддэг. Тэгээд 79 хоногтойд нь цусаа халдварт иж баландын вакцин хийгддэг байгаа. Мөн халдварт паразит өвчнөөс мөн урьдчилан сэргийлэх зорилгоор туулгалтыг бид нэр зохиох графикийн дагуу хийгддэг. Ийм яагаад тэгэхээр нөгөө гахаа маань хүнсний түүхийд болж очдог учраас бид нар гахаагаа эрүүл байлгахын төлөө ажилладаг байгаа. Махны чанарт нөлөөлөх үндсэн хүчин зүйл нь гахаан тижэл гэдэг. Чанартай органик тижэлээр бурдсан гахаа эрүүл бөгөөд хурдан өсөлттэй зөөлөн махтай байдаг юм аа.
хамгийн гол нь сайн чанартай хоол тэжээлэр бол тэжээх шаардлагатай. За хоёрдугаарт нь гэх юм бол эрүүл цэвэр орчинд бол тэжээх шаардлага гардаг. За гуравдугаарт нь гэх юм бол одоо маш их арчилгаа маллага шаардагддаг. За энэ гурван зүйлийг бол сайн хийж чадсанараа бол эрчимцэн гахаа аж ахуй эрхлэх гол одоо нөлөө болдго юм аа. За хоол тэжээлийн хувьд гэх юм бол манай компани өөрсдөө бол тэжээлээ бэлтгэдэг байгаа. За тэжээлийн маань гол түүхий гэх юм бол Улаанбуудай, Арвай, Ванду, Эрдэнэ шиш гэх мэтийн түүхийд материалыг бол материалаар энэ гахаагаа тэжээдэг байгаа. За энэ бидний харж байгаа энэ бол хөхүүл тоорооны маань тэжээл байж байгаа. Энэ хөхүүл тоороо маань 28 хоног одоо ихтэйгээ байж байгаад бие дааж бол цаашдаа 5 сар бол тэжээгддэг байгаа. За энэ хугацаанд бол 2-оос 3 сартай торооны тэжээл, за 3-аас 5 сартай өсвөр одоо гахааны тэжээл, мэгшний тэжээл, одоо бодонгийн тэжээл гээд ингээд 5 нэр төрлийн тэжээлэр бол бид нар тэжээж байгаа. Ийхүү Trust Trade компани байгуулагдсанаас хойш 14 жилийн хугацаанд хям үйлдвэрлэлийн үндсэн түүхийд болох гахаа махыг өөрсдийн тэжээсэн гахаан сүргээс харин үхэр адууны махыг өөрсдийн ангилан нийлүүлэх үйлдвэрээс ямар ч ченжийн дамжлаггүйгээр эрүүл ахуйн шаардлагыг бүр хангасан хэлбэрээр нийлүүлдэг тогтолцоог бүрдүүлж чадсанараа мөн л салбартаа анхдагч тэргүүлэгчтэй нэг болж чадсан юм а. Энэ үхрийн 1-р сорт гэхэд одоо ингээд байж ах жишээтэй одоо шинэ ангилагдж ирсэн, савлагдаад ирсэн адууны 1-р сорт одоо бага зэргийн хэмжээтэй байна. Энэ хэсэгт бол гахаа 1-р сорт одоо ингээд бэлтгэдээд ирчихсэн байгаа. За энэ үхрийн 1-р сорт, гахаа 1-р сорт бол ямар хямд ордог вэ гэхээр зочин тоов зэрэглээ олгоотой зочин гэхийн бүтээгдэхүүн дээр орно. Гахаа махан нь бол одоо зочин тоов зэрэглээ олгоотой зочин салиам одоо личо тэргүүн гэсэн ийм бүтээгдэхүүнүүд дээр одоо ордог байгаа. Техник технологийн дэвшил, хөрөнгө оруулалтын бодлого, чанарын удирдлагын тогтолцоог боловсронгүй болгоход компани удирдлагуудын зүгээс байнгын эрэл хайгуулалан шинжилгээг хийсээр ирлээ. Түүнчлэн яг үйлдвэрлэлийг гардан явуулагч боловсон хүчний чадвах, туршлага, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх нь хүний хүчин зүйлсээр шалтгааллах эрсдлийг бууруулах үндсэн нөхцөл юм а. Иймээс 100 гаруй хүнийг ажлын байраар хангадаг Trust Trade компани удирдлагууд хүний нөөцийн хөгжилд тэргүүлэх ач холбогдлыг өгч ирсэн байна. Техник технологийн шинжилгээ хийхээс гадна ажиллагчдыг сургах, тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, ажил мэргэжлийн хувьд чадварчуулах ажлуудыг бол нэлээд хийж анхаарч ажилладаг. Жишээлх юм бол одоо бүгд найрамд Солонгос улсад лабораторийн хүнсний лабораторийн шинжилгээ хяналтын сэдвээр хүнээ сургасан байгаа. Бүгд найрамд Хятад улсын Дайлан хотод бол гахаан аж ахуйн үржүүлгийн чиглэлээр ажилтнаа сургасан. Холбооны бүгд найрамдах Герман улсад 6 ажилтнаа бол ижил төстэй үйлдвэрүүдийн туршлагыг судлах, мөн мэргэжил дээшлүүлэх сургалтанд яг одоогийн байдлаар бол хамруулад байж байгаа. Гадаад орнуудад сургалт хийхээс сургалтанд явуулж хамрагдахаас гадна дотооддоо ажиллагчдаа мэргэшүүлэх, мөн сертификаттай сургалтууд, эрүүл ахуйн сургалтууданд бол байнгын улирал тутамд, сар тутамд сургалж байгаа. Хүнсний технологийн дээд сургалттай хамтраад бол 15 ажилтнаа мэргэшүүлэх сургалтанд, мөн бүх ажилтаа ажиллагчдаа 13 онд бол сертификацийн сургалтанд хамруулсан байгаа. Үйлдвэрлэлийн үе шатуудад ажилтан ажиллагчдыг болцсохгүй эрсдлээс сэргийлэхийн тулд Trust Trade компани дэргэд хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтуудыг тогтмол явуулж ирлээ. Мөн ажилчдыг тогтвол суурьшилтай ажилуулах бодлогын хүрээнд нийгмийн асуудлуудыг шийдэх алхмуудыг хийж ирсэн нь олон жил тогтвортой ажилласан мэргэжлийн чадварлаг хамт олныг бүрдүүлэх үндсэн нөхцөл болжээ. Энэ нь компани үйл ажиллагаа тэлж борлуулалт нь өсч зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй хөдөө орон нутагт ч хүрээгээд хэлэхэд сайнаар нөлөөлдөг байна. За хөдөө орон нутгийн хэрэглэгчд маань бол урд нь Улаанбаатар хотод орж ирээд бүтээгдэхүүнийг аваад тийм ээ буцаад явхад бол маш их хэмжээний зардал гардаг, хугацаа шаарддаг байсан бол за манай компани бол шууд одоо нийлүүлэлтийг хийхлээр бүтээгдэхүүн бол нэгдүгээр шинэлэг байдлаар орон нутагтаа бол хүрч чадж байгаа. За хоёрдугаар гэх юм бол энэ бүтээгдэхүүн маань бол Улаанбаатар хотод зарагдж байгаа бөөний үйлдвэрийн үнээр бол орон нутгийн хэрэглэгчдэд өгж байгаагаар бол маш давуу талтай юм аа.
Өглөө бүр шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүрэхээр эртлэн ажилдаа гардаг Trust Trade-ийн хамт олон шинэ технологи, шилдэг чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилгын доор нэгдэн ажилладаг юм а. Энэ зорилго нь ч компани хөгжлийг шинэ бүтээн байгуулалт, хөгжил дэвшил рүү хөтлөх, дараа дараагийн төсөл хөтөлбөрийг хамтдаа амжилттай хэрэгжүүлэх хичээл зүтгэлийнх нь хөдөлгүүр болон урагшилсаар байна.